Төмөр тогоо гэгчээр өөрт нь тохиолдсон жигтэй явдлын учрыг одоо хүртэл тайлж чадахгүй байна. Энэ явдал 1970-аад оны үед Улаанбаатар хотод болжээ. Мах комбинатад ажилладаг байсан төмөр тогоо гэгч залуу нэг өдөр толгойтын 5 шар хавьд явж байтал нэг их гоё хүүхэн түүний хажуугаар инэмсэглээд өнгөрсөн байна. Төмөр тогоод тэр хүүхэн маш их таалагдсан. Мөн өөдөөс нь ихэд талтай байгаа мэт инээмсэглсэн болохоор тэрвэр хүүхний хойноос дагахаар шийджээ. Тэгээд хойноос нь бараадан явтал артхан талд нь 3 залуу тэр хүүхнийг мөн дагаж яваа харагджээ. Төмөр тогоо тэр 3-аас өрсөх санаатай хурдан алхассаар хүүхэнтэй зэрэгцэж очиод "Сайн байна уу? Чамтай танилцаж болох уу?" Гэтэл хүүхэн мөн л инээмсэглэж "Боллгүй яах вэ? Хоёулаа манад очих уу?" гэж шууд л гэртээ урьсан байна. Тэгтэл түүний хойноос дагаж явсан 3 залуу төмөр тогоог нэг эргээд хартал гэвгэнт алга болчихсон байж. Ингээд төмөр тогоо мөнөөх хүүхнийг дагаад толгойтын эцсийн буудалд байх гэрт нь очижээ. Хүүхэн гэртээ ганцаараа байдаг бололтой ханхай гэрт ердөө ганц шкафнаас өөр эд хогшилгүй байж. Төмөр тогоо сайхан хүүхэнтэй учирсандаа баярлаж түүнийг үнсэж өнгөн байсаар шөнө болоод нам унджээ. Гэтэл шөнө дундын үед гэрийнхэн гадаа нэг юм торхийг чимээ гарахад төмөр тогоо давхий сэрээд чимээ чагнатал хүүхний шкафын дотор тог хийх чимээ гарч нэг юм туслаад байх шиг байж. Төмөр тогоо шүдэнц хавраад шкафыг онгойлгож үзтэл бүү үзэгт хүний толгой өлөгчгсөн, доор нь 8% тосчихсон, цус нь доош гоожоод тог дуугарч байсан байна. Гэтэл яг энэ үед гэрийн гадаа 3 хүн хоорондоо ярилцаж би төрүүлж ороод шууд цохиж унгана. Чи толгойг нь таздаарай. Харин чи толгойг нь шкафанд хийж өлгөөрэй гэх сонсогджээ. Төдөлгүй хаалга сэвхийн онгойж нэг хүн ороод ирэх шиг болж. Төмөр тогоо гараа зангидж байгаад тэр хүн рүү маш хүчтэй цогтол хийм цохиж хаалга мөргөн үнжээ. Тэгээд шууд гараад зугтчихсан байна. Тэрвэр шөнжөнгөө явган нүцгэн гүйсээр үүр хаяарч байхад зурагтын динжид байдаг гэртээ ирээд болсон явдлыг аав ээжтэй ярьтал цаадуулна огт үнэмшээгүй байна. Харин ч бүр төмөр тоогоог чи зүүдэлсэн байх. Мах комбинатад мал алсаар байгаад үлэг өвчин тусчхаж. Одоо юу нь яг ярганыхаа газраас холд гэжээ. Төмөр тогоо зүүд биш гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор энэхүү явдлын учрыг олохоор дахиад 5 шар хавьд очиж мөнөөх бүсгүйг харуулжээ. Тэгтэл оройхон хэд мөнөөх үзэгсэлтэй хүүхэн түүний хажуугаар инээмсэглээд зөрсөн байна. Сайтар ажвал хүүхний ард мөнөөх 3 залуу дагаж явсан бөгөөд энэ үед төмөр тогоо "Хүмүүсээ энэ 3 алуурчныг бариад аваарай. Тэр хүүхнийг ч ихсэн бариад ав. Бүгдээрээ хам хэрэгтнүүд" гэж хашгиртал тэр хавьд байсан хүмүүс маш их гайхаж "Тэр алуурчин чинь хаана байгаа юм бэ? Энд хэн ч алга байна шүү дээ" гэцгээжээ. Төмөр тогоо маш ихээр гайхаж "Яах аргагүй тэр явж л байсан да. Та нарын нүд сохорчихсон юм уу? Эд нар чинь хүн алаад толгойг нь шкафанд дүүжиж цусыг нь уудаг ус байхгүй юу? Бушуухан бариад аваач" гэж хичнээн хашгираад нэмэр болсонгүй. Төдөлгүй мөнөөх алуурчид ч хүмүүсийн дунд ороод алга болчихож. Маргааш нь Төмөр Баатар нэг найзаа дагуулад толгойтын эцсийн буудал орж хүүхний гэрийг хайсан боловч олоогүй байна. Төмөр тогоо энэхүү хачирхалтай явдлыг одоо хүртэл гайхдаг бөгөөд учрыг нь олж чадахгүй толгоогоо гашлахсаар өдий хүрчээ.